Засгийн газар мөрийн хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг дүгнжээ. Тэгэд өөрсдийнхөө ажлаа 54-өөс 67% хүртэл хэрэгжсэн гэж дүгнсэн байна. Мөн эх 4 жилд хэрэгжүүлэх ажлынхаа 34%-ийг нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд хийчихсэн гэлээ. За гэхдээ өөрсдөө өгч байгаа энэхүү үнэлгээг засгийн газрын хэрэглэх газрын дарга нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэвэл 2021-с 2025 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь 67%-тай, 2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 57.2%-тай, 2024-с 2028 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 34%-тай тусдас үнэлэгджээ. Мөн хүний хөгжил, засаглал, эдийн засаг гээд олон зорилтууд нь бүгд 50-аас дээш хувьтай дүгнэгдсэн байна. 21-с 25 онд төвжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 21-с 24 оны хэрэгжилт хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр хэрэгжилт дунджаар 67% байна. 6. Улаанбаатар хотын төвчрэл, агаарын бохирдлыг бууруулан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ 59.9%. Агаарын бохирдол төвчрэл нийслэлийн тулгамдсан асуудал байсан хэвээр байна. Гэтэл утаа төвжирлийг бууруулах төслүүд нь 60 орчим хувьтай хэрэгжсэн гэж дүгнсэн нь итгэл төрүүлэхгүй сонсогдож байлаа. Иймээс засгийн газар өөрөө өөртөө дүн тавьдаг байдлыг өөрчлөх ёстой гэлээ. Бид болохоор ингээ өөрсдөө их өндөр үнэлж тавьчаад бид мундаг ажилласан гэж суугаад болохгүй л дээ. Тийм учраас үнэлгээгээ шинжилээ. Үнэлгээний аргачлалаа шинээр оруулж ирээл гэдэг ийм л одоо шаардлагыг бид нэр тавьж байгаа. Харин үндэсний аудитын газрын зүгээс төсөл хөтөлбөрүүдийнх нь уялдаа холбоо алдагдсан, хөгжлийн төлөвлөгөөнд хамаарахгүй төслүүдийг улсын хурал дээр нэмж оруулдаг зэрэг алдаага улсын хурал засгийн газар өөрсдөө засах ёстой гэж зөвлөж байна. Заасан бүрийн эрхийн хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа тэдгээрийн хоорондын уялдаа нийцэлд анхаарах. 2. Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан арга хэмжээг хугацаанд нь биелүүлээгүй хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагад хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулт шалгуурыг тодорхой болгож холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож байх. 3. Хөгжлийн бодлогын баримт бичигт төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй судалгаа тооцоолгүй арга хэмжээг улсын хурлын хилцүүлгийн шатанд нэмж баталдаг асуудлыг цаашид таслан зогсоох шаардлагатай байгааг төлөвлөж байна. За нэг өсөндөө 4 жилд хийх ажлынхаа 3/1-ийг нь хагас жилийн дотор хийж гүйцэтгсэн гэж үзвэл 2026 он гэхэд энэ засгийн газарт хийх ажил үлдэхгүй болох төлөвтэй байна. Иймээс ч бодиттой бус ажлын тайланд тавьж байгаад цэг тавьж үнэлгээ зарчмаа шинжлэх шаардлагатай болоод байна.